Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч даваа цэцгийн 2022 оны ажлын тайлан. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд оролцсон байдал. Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4-р хуралдаан 2022 оны 3-р сарын 11-ний өдөр танхим болон цахимаар хуралдаж 11 асуудал. Ээлж 5-р хуралдаан 2022 оны 6-р сарын 30-ны өдөр захин болон танхимаар хуралдаж 3 асуудал. Ээлж 6-р хуралдаан 9-р сарын 30-ны өдөр захин болон танхимаар хуралдаж 6 асуудал. Нийтдээ 20 асуудал хэлэлцэн холбогдох тушаал шийдвэрүүдийг гарган ажиллалаа. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын хороодын хуралдаанд оролцсон байдал. Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын газрын харилцаа байгаль технологийн хорооны хуралдаан 2022 оны 3-р сарын 31-ний өдөр хуралдаж 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах ардчилсан намын бүлгийн хуралд оролцсон байдал. 2022 оны 3-р сарын 10-ны өдөр дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах ардчилсан намын бүлгийн 2-р хуралдаж 12 асуудал. 6-р сарын 28-ны өдөр 3-р хуралдаж 3 асуудал. 9-р сарын 29-ний өдөр хуралдаж 6 асуудал. Нийтдээ бүлгийн хурлаар 21 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцох ажлын хүрээнд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинжилсэн найруулга 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж хэлсэн толгодуулан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захирамж гарч дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгийн төсөл боловсруулах дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороодын зохион байгуулалт үйл ажиллагааны журмын төсөл боловсруулах дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг үнэмлэх албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэгс журмын төсөл боловсруулах ажлын хэсгүүд 2022 оны 3-р сарын 2-ны өдөр хурлалаа. Дүүргийн засаг даргын тамгын газраас зохион байгуулсан арга хэмжээнд оролцох ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас нийслэлийн архивын газартай хамтран дүүргийн нийт удирдах ажилтнуудад зориулан зохион байгуулсан архив албан хэрэг хөтөлбөрийн багц сургалтанд хамрагдав. 8-р сарын 8-ны өдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Сүхбаатар дүүргийн засаг дарга болормоо албаны хүмүүсийн хамт зэвсэг түвшний 326 дугаар ангид албааж буй залуусаа эргэв. 2022 оны 9-р сарын 22-ноос 23-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн онцгой байдлын штаб командын бэлтгэл дадлага сургалт, гамшигын тухай ойлголт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх тухай 2 өдрийн турш бэлэн байдалд ажиллалаа. Хорооны засаг даргын тамгын газраас зохион байгуулсан арга хэмжээнд оролцох ажлын хүрээнд 2022 оны 1-р сарын 7-ны өдөр хорооны засаг дарга дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч даваа цэцгийн удирдлагаар нийслэлийн мэргэжлийн хяналт, дүүргийн онцгой байдлын хилтэс, цагдаагийн 2-р хилтэс, хэсгийн алхагчид, утааны хяналтын ажилчтай хамтран хорооны хэмжээнд аль өрхүүдийн цахилгааны аюулгүй байдал, галын аюулгүй байдал, угаараа мэдрэгч, зуухны битүүмж, сайжруулсан түлшний хадгалалт, нөөц зэргийг шалгахаар хорооны иргэний танхимд сугларан хэсэг бүр дээр хуваарлагдсан ажиллаа. Үйл ажиллагаанд нийтдээ 35 албан хаагчид хамрагдлаа. 2022 оны 1-р сарын 14-ний өдөр хорооны хэсгийн байцаагч Зол Эрдэнэ хорооны иргэдэд 2021 оны цагдаагийн тайлаг тавьсан. Тайланд цагдаагийн 2-р хилцээний дарга Хурандаа Наранбаатар төлөөлөгч мөн хоёр хорооны ажлын алба хорооны 30 гэрээний хамруулан оролцууллаа. 2022 оны 2-р сарын 21-ний өдөр Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр нийслэлийн засаг даргын тамгын газар Азийн сан хамтран хэрэгжүүлж буй хотын засаглалыг сайжруулах төслөөс зохион байгуулсан харилцан суралцах арга зүйн сургалтанд хорооны албан хаагчдын хамт хамрагдлаа. 2022 оны 3-р сарын 26-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хагасын өдрө бүр хорооны засаг дарга дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч даваа цэцэг ахлан алхалтыг тогтмол хийж байна. Алхалтанд хорооны албан хаагчд мөн хорооны иргэд оролцож байгаа юм. Хорооны засаг даргын тамгын газар зохион байгуулсан арга хэмжээнд оролцох ажлын хүрээнд
Сонгогдсон хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулах, тулгамдж буй асуудлуудыг шийдвэрлэн ажиллах ажлыг хүрээнд. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлөөлөгч мөнх хоёр болон хорооны ажлын албатай хамтран шинэ жилийн баярыг тохиолдуулан хорооны хагас үнчин, бүтэн үнчин, хөгжлийн бэрхшээлтэй 100 хүүхдэд иргэний танхимд бэлэг гардууллаа. Үйл ажиллагаанд 115 албан хаагчид хүүхдүүд оролцсон юм. 2022 оны 1 дугаар сарын 28-ны өдөр төлөөлөгч мөнх хоёрын хамтаар саршны баярыг тохиолдуулан хорооны 30 ахмад настанд тавгийн эдэний дээж гардуулан хүндэтгэл үзүүллээ. 2022 оны 3 дугаар сарын 31-нд инх төрхий жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төвтэй хамтран харийн хорооны жирэмсэн эмэгтэйчүүдийг гэр бүлийн хамт хосуудын сургалтанд хамруулан сургалт зохион байгууллаа. 2022 оны 4 дугаар сарын 21, 5 дугаар сарын 2, 6 дугаар сарын 6-ны өдөр гэр хорооллыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд Дамб дэд төвийн асуудлаар иргэдийн бүлэгтэй засаг дарга төлөөлөгч даваа цэцэг уулзалт хийв. Нийтдээ 3 удаагийн уулзалтаар 65 орсон суугчтай уулзаж санд бодлыг нь сонслоо. 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хөтөлбөр халамж үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан хөтөлбөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн танилцуулга хийв. Төслийн танилцуулгад засаг дарга төлөөлөгч даваа цэцэг нээлт хийж үг хэлв. Нийтдээ 41 иргэн хамрагдав. 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Сүрьегийн эрт илрүүлэг үслэг зохион байгууллаа. Нийтдээ 191 иргэн хамрагдлаа. 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэдэд төрийн үйлчлэгээс ойртуулах зорилгоор хорооны иргэний танхимд улсын бүртгэлийн газар хөдөлмөр халамж үйлчлэгээний хэлтс, газар зохион байгуулалтын хэлтс, нийгмийн даатгалын хэлтс, төрийн захиргаа удирдлагын хэлтсээс тус албан хаагч сууж иргэдэд хэрэгцээтэй мэдээлэл болон төрийн үйлчлэгээг үзүүллээ. Нийтдээ 24 иргэн үйлчлэгээ авлаа. 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр эрүүл хүнсийг хашаанаасаа сургалтыг тус Facebook-ийн группийг үндэслэгч сайн дурын багш нар ирж хорооны иргэдэд сургалт өглөө. Нийтдээ 32 иргэн хамрагдлаа. 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Ардын хувьсгалын 101 жилийн түүхтэй ойн арга хэмжээний хүрээнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийг хорооны 50-аас дээш насны төр засагтаан ажил хөдөлмөр эрхэлж байсан 75 ахмад настангуудад төлөөлөгч засаг дарга даваа цэцэг төлөөлөгч мөнх хоёр нар гардуулан өглөө. 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хотын соёл хариуцлагатай иргэн аяныг нийслэлийн соёл урлагийн газар, Скватер дүүргийн цагдаагийн газар, Сүү хувьсгал компани хорооны ажлын албатай хамтран зохион байгуулж 47 иргэн хамрагдлаа. Арга хэмжээний нээлтэнд хорооны засаг дарга төлөөлөгч даваа цэцэг үг хэлж урлагийн тоглолтууд, хүүхдийн хүмүүжлийн талаар сонирхолтой лекц тавилаа. Скватер дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч даваа цэцгийн 2022 оны ажлын тайлаг.